Уушгины цулцсан ба хялгасан судасны хооронд хийн солилцоо явагдах. Атмосферийн агаар нь хамрын хөндийгээр дамжин биед орж ирдэг. Цааш залхуур хоолой, мөгөөрсөн хоолой, гуурсан хоолой, гуурсанцруудаар агаар дамжина. Агаар дамжиж ирж буй энэхүү замыг амьсгалын дээд зам гэж нэрлэдэг. Уушгины цулцанг ажиглаарай хүүхдүүдээ. Гадуур нь хялгасан судас торлон бүрхэгдсэн байгаа харагдана. Ийхүү амьсгалын дээд замаар дамжин ирсэн агаар уушгины цулцанд орж ирдэг. Цулцсан ба цусны судасны хийн солилцоо концентрацийн зөрүүгээр эсвэл хийн парцал даралтын зөрүүгээр явагдана. Өөрөөр хэлэх юм бол хүчил дөрөгч ба нүүрс хүчлийн хийн хөдөлгөөний чиглэлийг түүний хэсгүүдэд байгаа даралтын зөрүү тодорхойлдог байна. Энэ нь өндөр даралтай хэсгээс бага даралтай хэсэг рүү диффузлэгдэнэ гэсэн үг юм. Тиймээс концентрацийн градиентийн дагуу буюу концентрац ихтэй хэсгээс багатай хэсэг рүү диффуз явагддаг. Диффуз явагдсны дараа мембран бүрхүүлийн хоёр талд хийн концентрац тэнцүү болсон байдаг.